За тэгэхээр яг эхлээд бүгдээ зөв нэг би товчхон танилцсан. Намайг Чожо гэдэг би малын эмч мэрэгчлээ. Ийм хүн байгаа. За мэрэгчлэр одоо ажиллаад нэг 12 3 жил болж байна уу да. Тэгтээ төлхөө миний практик энэ дандаа эрчимцэн мал аж ахуйн салбараар ажилласан. За та нарын зарим чинь яг хизэнээс хөр бортгож ярих болсныг би мэдэхгүй байна. Зарим нь хагас жилийн өмнөөс ч юм уу те зөв үү? Зарим нь жилийн өмнөөс хөр бортгож судлаад эхэлсэн баха. Зарим нь 2 жилийн өмнөөс хөдөө аж ахуй судалсан хүмүүс байдаг л байх л та. Тэгээд мэдээж зөв одоо хүн хөдөө аж ахуй сонирхож болно хүний эрхийн асуудал. Тэгээд би бол яг энэ хөдөө аж ахуй салбарын бол залуу шинэлэг тийм залуу л мэрэгчлэн яг тийм хур одоо ариун одоо тий туршлагатай тийм одоо юу гэдэг юу лээ тэр доктор профессор 30 40 50 жилийн туршлагатай хүн бол биш ээ. Зүгээр энэ салбарт ажиллаад явж байгаа залуу хүн яг та нарын энийг адилаар бас л суралцаад ажиллаад явж байгаа. За тэгээд хийж байгаа ажлаа хамгийн одоо хийж байгаагаас өмнөх үеэр нь ухраад ярих юм бол би өнөөдөр бол зөвлөх хөдөлгөөний компани ажиллаж байна. За яг та нартай адилхан ингэж хөдөө аж ахуй хийх сонирхолтой гэсэн энийг яг ном журмаар нь хийж чадахгүй байгаа. Тэгээд өөрөө бүгдийг анханаас нь сураад судлаад явъя гэхээр тийм цаг хугацаа байхгүй. Уурдах бизнестэй анхаарал гэхдээ аж ахуйтай болчмоор байгаа хүмүүст төлхөө зөвлөгөө өгч байна. Зөвлөгөө үйлчилгээний бизнес үзүүлж байна. Би одоо бараа материал худалдаж байгаатай адилхан юм уу да. Бизнес өгч байна. Тэгэхээр хэрэг хүн өөрөө аливаа нэг зүйлийг мэдэхгүй л байгаа бол мэддэг байгууллагаас нь үйлчлэг авчих юм бол мэдээж цаг хугацаа юмхээс гадна хөрөнгө мөнгө хэмнэн тэ. Тэрнээс хойш нэг тийм одоо юу гэдэг фэйсбүүкээс нэг бичлэг хараад ч юм уу интернетээс нэг видео үзэж байгаад нэг аж ахуй хийчээд баахан буруу юм игээд баахан буруу хөрөнгө оруулалт хийчээд толгой мажаа зогсож байгаа судалтай ч бас цөөнгөө таарсан. Одоо ч байгаах. Тэгэхээр нэг ийм зөвлөх хөдөлгөөний бизнес гэдэг нь одоо зөв гадаадд бол байдаг өргөн дэлгэр байдаг. Канадад бол одоо жишээл 25 жил үйл ажиллагаа болж байгаа аж ахуй хүртэл өнөөдөр зөвлөх хөдөлгөөн аваад явж л байна. Яг гэх юм бол тухайн аж ахуйнууд нэг одоо мэрэгчлэлтнийг бүтэн цагийн ажилтан болгоод хажуудаа байлгах санхүүгийн боломж байхгүй учраас тодорхой хэмжээний хөс тохироод хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл аваад жор эрүүл мэнд тэжээлийн жор фермийн загварчлал за тэгээд одоо стратеги бүх юм дээр зөвлөлтөд явдаг л гэж ойлгоорой. Тэгвэл тэгээд ийм гадаад бол тийм байд юм байлээ. Тэгээ манай Монгол одоо яг ямар ч шигээр хөгжихийг би мэдэхгүй байна. Тэгэхээр яг миний зөвлөд явж байгаа хэд гурван аж ахуй бол хөөрхөн сайхан болол байна. Гэхдээ би өнөөдөр энэ заавал одоо юу гэх юм танаас нэг бараа сурчлаад ч юм уу өөрийгөө сурчлаад бай гэж бодсонгүй зүгээр нэг ерөнхий ойлголт юм ч өгчөө гэдэг энэ ганц өгөх гэж залууч гэсэн та зүгээр нэг юм ерөнхийд нэг юм ярьчих боломж байна вэ за би болно гэж хэлчих гэсэн учраас өнөөдөр ороод ирлээ. За манайхан би миний яриг сонсогдоод байна те хэвэн байна уу? Байна уу? Байна сонсож байна шүү. Бусд нь байна уу? Ер нь нэг чимээгүй байгаа гав ганцаар байгаа юм шиг санагдаад идэм байна. Бага сонсож байгаа. Сонсогдож байна. За тэгэхээр за одоо шууд энэ өдрийн энэ одоо Club House-ийн үндсэн сэдв рүү л оръё те. За энэ өнөөдрийн сэдв бол эрдэс араас нь аминдин буюу витамин гэдэг одоо энэ тодорхой нэг тэмцэг дээр л одоо хэдүүл өнөөдөртөө ярья. Тэрнээс биш манай энэ хөдөө аж ахуйн энэ салбарын яриа бол мэдээж дуусахгүй яриа. Дуусахгүй бүх одоо маш их өргөн үрээний дэндүү өргөн үрээний сэдв учраас хэдүүлээ одоо энд 5 цаг яриад ч дуусахгүй л гэсэн үг. Тий. 10 цаг яриад 10 өдөр яриад ч дуусахгүй. Тийм учраас өндөр зөвхөн сонгомжтой сэдв дээрээ л ярив. Гэхдээ бас л их том их тайлбарлахад амаргүй сэдв байна л да. Гэхдээ мэдээж одоо маш энгийнээр ингээд яриад үзье. Ер нь би нэг юм сургалт бас сүүлийн 2 жил дараалаад хийсэн. Миний сургалтанд сууж үзсэн байна уу энэ дотор? За 2024 оны 11 сард 2025 оны 11 сард бас би фермер гэдэг нэртэй тий одоо малчид фермерүүдэд зориулсан сургалт хийж ирсэн. Тэр сургалтуудаараа бас хүмүүст аюул сайн мэдлэг мэдээлэл өгөхийг хичээж одоо маш
юу гэдэг одоо юу гэдэг хэрэгцээтэй мэдээллүүдийг нь одоо нэг өдрийн хугацаанд буюу 7 цагийн хугацаанд багтаахыг хичээдэг. Тэгэхээр ийм сургалт бол бас ингээ болдог шүү. Тэгээд энэ 26 онд бас нэг ганц хоёр сургалт төлөвлөж байна. Тэгэхээр уг нь бол сургалт мургалтанд ирээд бас сууж болдог шүү. Тэрнээс ч мэдлэг гэдэг имийг зүгээр ингээд нэг Facebook-ын комментнаас ч юм уу тэ ингээд их амар хэлбэр олдчихдгүүдээ гэхдээ би айлуулах багцлаад хэлбэршүүлж өгөхийг хичээдэг. За ингээд микро элементээс нь эхэлчихье. За сүүлийн үед хүмүүс их айгүй Firmix ярьдаг болсон байна. За Firmix өгдөг бол юу гэдэг энийг би дэмжиж байна. Энэ маш их хэрэгтэй. Яа гэх юм бол мал ерөөсөө энэ идж байгаа өвс ногооноос бол энэ витамин болоод эртсэн авж байгаа. Үндсэн их үүсвэр. Хүн ч их адилхан. Энэ яг идж байгаа хоолноос л бүх шимт хичээлээ аавна тийм шимт бодисууд аавна. Гэхдээ мэдээж одоо энэ чанарын өсвөлэн болоод байгаа энэ одоо өвөл хаврын энэ цагт бол тэжээлээр энэ эрдэс шимт хичээл эрдэс бодисууд авч хангалттай авч чадахгүй байгаа нь бол ойлгомжтой. Ийм үед болоод нэмэгдэл бодис нэмэлт хичээл өгөх нь бол зөв. Ингээ харилцангуй зах зээл дээр одоо бас эдитинг компаниуд бүтээгдэхүүн гаргаад явж байна. Тэгээд энэ бол та нар бол одоо хэрэглэгч хүмүүс гэж үзэх юм бол та нарын сонголтонд байна. Одоо аль компанийн бүтээгдэхүүнийг худалдаж аваад малаад хийчих нь бол та нарын сонголт. Би өнөөдөр бол энэ Clubhouse-аар аль нэг компани бараг муугар ярихгүй, мөн бас заавал сайлж ярихгүй, аль нэг компани тодорхой нэрийг энд дуртахгүй. Гэхдээ аль болох үндсэн өгөхстой яриагаа бол өгье л гэж бодож байна. Тэгэхээр малд бол жишээл мэдээж эрдэс витамины хэрэгцээ байдаг юм байна. Байгаа юм байна. Энийг бол одоо бүгдийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ та нар үнэхээр эрчимдсэн мал аж ахуйн салбарт ороод энэ хүр малыг бордъё, хүр мал тэжээе. За зарим нь сүү сая гэж байгаа, зарим нь бяруу бордъё гэж байгаа. Ингэж л бодож байгаа бол бүтэн сэтгэлгээгээ өөрчлөх ёстой шүү. Тэрнээс биш одоо манай нөгөө энэ за би уламжлалт мал аж ахуйн их муулаад баймаргүй байдیں۔ Гэхдээ одоо нөгөө манай энэ мал аж ахуйн салбар дээр сайжруулалт хийх шаардлагатай хэд хэдэн цэгүүд байдаг. Юм угаасаа сайжирч явах ёстой тий. Toyota-гийн машин, Ford-ийн машинууд өнгөрсөн 100 жилд яаж сайжирч байна. Түүнтэй адилхан аливаа нэг аж ахуйн бизнес ч гэсэн сайжирч явах ёстой байдаг байна. Тэрнээс биш бид нар уламжлалтаа хадгална гэдээ огт хөгжихгүй байна гэж одоо өөрсдөө төвчж болохгүй байна. Тэгэхээр эрчимдсэн мал аж ахуй бол дандаа мэдлэг мэдээллээр ингээ онлоор ингээ тасралтгүй хөгжиж явдаг юм аж ахуй хэлт юм аа. Тэрнээс биш нэг удаа л нэг юм үзээд ч юм уу нэг удаа нэг юм бариад тэр нь тэгээд насан туршид яг болоод ингээ нам тан ингээ болчдаг зүйл ерөөсөө биш шүү. Өнөөдөр одоо 25 жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйч гэсэн одоо дампуурчл байна гадаадд. Тэрнээс биш ингээд нэг удаа аж ахуй бариад нэг удаа аж ахуй босгочхоор ингээд бүх юм амар сайхан болоод ингээд явчихдгүй юм аа. Энэ чинь аж ахуй дампуурна гэдэг бол ерөөсөө үргэлжил тантай нэг алхмын наан цаана явдаг учраас их амаргүй бизнес шүү. Түрүүн бас нөгөө барцдаггүй маань тий бас яг хэлсэн амаргүй бизнес шүү. Та нар маань огж байгаа бол орж болно гэдэг сайн судлаарай гэж хэлсэн. Тийм учраас ийм амаргүй бизнес байдаг байна. Тэгэхээр ойлголтоо маш сайн задлж нээж ийж өөрөөр хардаг болж иж л орох нь шүү дээ. Тэгэхээр малд одоо шимт хичээл хэрэгтэй энийг нь өгөх ёстой гэдэг ойлголттой болох нь шүү дээ. Зөв үү? Тэрнээс биш ингээд байглаараа болчихноо. Өөрөө явж аваад болчихноо гэдэг тий. Эсвэл нэг өгөхстой юм дутуу өгөнгүүтээ үүдэн хүлээгээд идэг ийм одоо нөгөө өгөх юм өгөхгүй юм байж авахын сэтгэлтэй ийм одоо аж ахуйд одоо юу гин мал аж ахуйд хандах юм бол угаасаа энэ явахгүй маш сайн өгж ижил юм аавна гэдэг ийм ойлголттой болох нэ. За энэ ойлгогдож байна уу? Манайхаа ер нь болж гин үү? Сонсогдож байна уу? За тэгэхээр нэгдүгürt нь яг ойлголтоо ингээд өөрчлөх юм байна. Тэгээ би бол заримдаа бол энэ бодоод байдیں۔ Энэ
баг огтын мал малалж байгаагүй хүн энэ салбар руу орчвол бас зүгээр ч юм уу даа ч гэж бодоод байд. Яа гэх юм бол цагаан цаас шиг шинэ ойлголтноос энэ салбар руу орсон заримдаа амарч юм шиг. Тэгэхгүй бол ингээл ахаал нөгөө уламжлалтаар руугаа оруулчих гал нөгөө л нэг өөхстой минь өхгүй малыг нэг жоохон эцэмхий дурнхай байлгачих гал тэгсэн ирнэ айгүй хүсэж байгаа юм бол айгүй их шүү дээ тийм 20 30 40 литр сүү авчмаар байдаг 200 300 400 кг-ийн голоос гаргачмаар байдаг хүсэж байгаа юм бол маш их тэгсэн ирнэ юм өгдөггүй гэхдээ юм дутаагаад байдаг юм авах болохоор бол одоо аль хямдыг найгаад төвчдөг ч юм уу ийм байдаг. За тэгэхээр одоо Эрдэс бодисын шим хичээллийг ингээд авах ёстойг нь амар сайн ойлгоцсон юм чинь одоо яаж юу авах юм бэ гэхээр одоо жоохон товчлоо. Одоо жоохон шуурхаалаа тий. Бас хин нэртэй амрах ёстой. За Premix энэ би яагаад энэ нэрэн дээр орох болсон бэ гэхээр за энэ одоо American Redmond гэдэг за би өөртөө яг байг бүтээгдэхүүнээр ялч хэлчихье. Энийг бол бид муулмааргүй байна. Энэ бүтээгдэхүүнийг та нар худалдаж аваад хэрэглэж болно. Та нар ирэх. Гэхдээ энэ чинь өөрөө найрлаган дээрээ угаасаа одоо тий байгалийн гаралтай эрдэс чулуулгаар энэ бүтээгдэхүүнийг бүтээлээ л гэж байгаа. Би ч гэсэн саяхныг хүртэл энэ Монголд нөгөө би чинь 5,000 үхэр бордож исэн. Би ч нөгөө сая ажлынхаа түүхийг ярьж байгаа дутуу хайцсан юм байна шүү дээ. Энэний өмнө би ч нөгөө MCS Metagro компанид 5,000 үхэр бордож исэн. 3 жил дараалан би 5,000 үхэр бордсон. 0-оос нь буюу цаасны үеэс нь эхлээд энэ төслийг хөгжүүлсэн. Тийм учраас үхэр бордох жоронд ямар бодисод ямар юм тэжээлийн нэгдлүүд хэрэгтэй гэдгийг бас өөр хэмжээнд бас судалж үзээгүй шүтсэн. Тэгээд дан ганцхан одоо эрдэс өгөөд эрдсээр малыг бас төдийлөн амжилттай борддгүй юм байна. Тийм учраас энэ Premix гэдэг байгаа энэ за манайхан бүгд Premix гэдээс сурцсан тийм. За Premix дотор чинь юу ч байж болдог, юу ч байж болдог. Дан ганцхан давсч байж болдог. Эсвэл давсан дээр нь кальц, фосфор байж болдог. Дээрээс нь микроэлементүүд буюу нөгөө жижиг бүтцтэй зис, селен, цайр, кобальт те одоо йод, манган гэл одоо эдгээрүүд нь ч байдаг. Дээрээс нь витаминуудыг оруулсан байдаг. Витамин. За витамин А, Д, Е. За бүр сайн нэмэх шаардлагатай бол ахаад B-ийн төрлийн витамин гэл ингээл орцсон байдаг тий. Найрлага нь бол баганч байдаг, ихэнч байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр одоо тэр байгууллагын одоо тэр Redmond-ыг бол би муу гэж энэ ерөөсөө ярихгүй. Зүгээр тэр бүтээгдэхүүнийг та аваад малдаа өгж болно. Гэхдээ тэнд чинь витамин байхгүй шүү гэж хэлэх гээд байгаа. Гэх юм бол малыг яг жинхэнэ утгаар нь бордыг таргалуулъя. За өдөр болгон амьдын жингийн 1-2 кг нэмэгдүүлье гэж бодож байгаа бол тэр малд одоо яах юм бордож байгаа үхрийн үхэрт хэрэгцээтэй шинэ тэжээлийг зайлшгүй л өгнө. Өөр ямар ч арга байхгүй. Тийм бол бордож байгаа үхрийн тэжээлийн нэгдэд бол тодорхой хэмжээний яг витамин бас заавал байдаг. Энийг өгвөл сайн гэсэн үг байна шүү дээ. Тэгээд үнэхээр өх боломжгүй бол яалтай байлээ. Гэхдээ яг нөгөө л түрүүний ярьсан нэг ойлголт би малтай их хөстэй минь ихлээд өстэй минь тэгээд ашиг шимүүлэх хөстэй минь тийм. Тэгэхээр хэрэг би одоо та нарын оронд байвал одоо би үхрээ бордох юм бол эдэж яг дан зөвхөн одоо эртсийг аваад ингээд өгчхөр миний үхэр яг амжилттай сайн тарлана гэж би бодохгүй байна. Тийм учраас одоо миний сонгон авч байгаа Premix бол илүү олон найрлагатай байгаасаа гэж би хүснэ. Яг би өөрөө ийм бараа оруулж ирж байгаа шүү. Одоо Premix оруулж ирж байгаа. Гэхдээ өнөөдөр заавал одоо миний одоо бос юу гэдэг миний бараал одоо хамгийн сайн, миний бараал хамгийн төгс энийг өгөхөөр таны малын ашиг шим 3 дахин нэмэгдэн, 5 дахин нэмэгдэн ч гэдэм үү тэдэн литр сүү өглөө, тэдэн килограмм ах өглөө гэж одоо зарим компани шиг одоо хэтэрхий тэгж маркетинг ажил хиймээргүй байна. Ер нь бол жоохон бодиттой байвал хүн дээр хоо тэрнээс биш нэг юм өгвөл хэд дахин өсдөг ашиг шим гэж хаанч байхгүй. Тэгэхээр тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн болон Premix-ийг та нар үзэгч сонгохдоо найрлага болон үнийг ингэж харьцуулдаг байгаасаа гэж хүсэж байна. Apple to Apple гэж одоо үг гэдэг тийм англи хэлэнд алимыг алимтай гэсэн үг. Алимыг алимтай нь буюу төстэй байгаа бараануудыг хооронд нь харьцуулдаг байгаарай. Тэгжиж одоо харьцуулт гардаг. Тэрнээс биш хоёр өөр төрлийн тэжээлийг хооронд нь тавьчихад шал өөр зорилготой тэжээлүүдийг хооронд нь харьцуулж болохгүй байна шүү дээ, тийм учраас тэр үхрийн одоо эрдэс витаминтай тэр Premix судалж авах та
бүх найрлагын сайн үз. Тэгээд миллиграм, килограмм тутамдаа одоо тий 1 кг тутамдаа ч юм уу эсвэл 100 г найрлагатай ч юм уу эсвэл килограмм найрлагатай ямар бодисыг ямар тунгаар оруулсныг хардаг байх хэрэгтэй байна нэ. Тэгэхгүй бол энэ одоо зах зээл олон болж энэ компани болгон л өөрийнх нь бараг сайн гэдээ дайрдаг учраас найрлага нь их цөөхөн их бага тунгаар юм уу их доторх найрлаганд нагуулж байгаа идэвхт нөгөө нэгдлүүд нь кальц, фосфор, витаминууд, эрчүүд нь маш бага тунтай ч юм уу эсвэл их цөөхөн орцтой хэрнээ тэр үнэтэй байвал танд ашиггүй байх нь шүү дээ. Тэгсэн чинь олон төрлийн орцтой, олон бодис орсон, олон ашигт нэгдлүүдтэй, дээрэс нь пробиотиктэй, дээрэс нь яг уу ашигт бактеритай, энзимүүдтэй ингээд айгүй олон зүйлээр баяжуулсан. Тэгээд нэг одоо судалтай авалтаар нэлээд олон одоо орцыг оруулсан. Тэгсэн энэ үнэн ингээ боломжийн байвал тийм бүтээгдэхүүнийг аваад тэр бортох гээд байгаа малынхаа тэжээлд нэмэт хийж болно. Энийг бол энэ мессежийг хийх гэсэн. Зах зээл дээр бол одоо хэд хэдэн бүтээгдэхүүн байна. Эцэг хэрэгч бол та нар байна. Тэгэхээр та нар одоо сонгоно шүү дээ, тий? Ямар бараа, ямар одоо нэмэлтийг малтайх өгвөл хамгийн сайн байдгийг бодороо. Тэрнээс биш энэ сайн, тэр сайн гэдэг үг бол юуны ч баталгаа биш. Тоо харин хэзээ худлаа ярьдаг учраас тэр одоо үснэг төгсгээд тэгээд үүн дотор найрлага гэсэн бүх юмыг хооронд нь харьцуулж бичиж хагаад бүтээгдэхүүнээ сонгоорой л гэж хэллий. Өнөөдөр зүгээс тэр өдөр групп чатан дээр нэг энэ тим чирцээр малаа бортуу сайн юм болов, ийм чирцээр малаа бортуу сайн юм болов, ийм ч фермексээр малаа бортуу сайн болов гэж хүмүүс ярьжсэн болохоор энэ дээр нь би ингээд хариулт өгч мөрснөгдсөн юм аа. За хэдэрхий ерөнхий байна уу? Ахаад би задлах уу? Та нар эсвэл асуулт байл одоо асуултанд хариулах уу? Жоохон задлуулъя. За ямар ч байсан сая ингээд нэг 15 минут 15 минутанд ярьсан юунуудаа баттгаад авъя л да. Ерөнхийдөө та нар санал нийлж гин үү? Яг миний түрүүний ярьсан юмтай холбогдуулаад асуух асуулт байна уу? Сайн байна. Хамгийн олон найрлагатай, хамгийн олон премикстэй витаминтэй одоо Монгол зарагдж байгаа танах байна уу? Эсвэл одоо аль нь байна? Бид нар бол одоо өөрсдөө яг мал дээр туршиж үзэхээс илүүг бол мэдэхгүй яг тэр нь дуу орцсон найрлага. Тэр нь одоо Монгол малд одоо өсвөр малд хэрхэн зөв зохицох бол энэ талаар нэг сайн мэдэхгүй одоо туршиж үзэхээс л өөр сонголт байхгүй учраас нэг юу байгаад байна л да. Мэдлэг тутмаг байгаад байна. Тэр талаар та нэг дэлгэрүүлээд өгч. Монгол зарагдж байгаа энэ мемо пауэр эднэрээс хамгийн одоо эрдэс витамин. За яг наадах юм бол айгүй хэцүү юм байна. Яг гэх юм бол зарим одоо Монгол улсад ямар ч компани, ямар ч хүн бизнес хийх хэрэгтэй. Тэр компани хүмүүсийн бизнесийн ард өчнөө олон бас ажил хөдөлмөр эрхэлж хоногийн болоо залгуулж байгаа учраас хүний одоо бараг сайн муугаар нь одоо би энд жишээрх надад ирэх байхгүй учраас энэ эрэл хайгуул хийхтэй бүтээгдэхүүнийг одоо юу гэдэг хооронд нь одоо харьцуулах ажил бол та нарын яг өөрсдийн асуудал шүү. Тэрнээс биш чожо өөрөө нөгөө пермекс зардаг байж ич шууд одоо бусад компаниудын пермексийг сайн муугаар найраад ч юм уу эсвэл нөгөө доторх орцын их багаар нь ингээд дүгнж жишээд ирэх юм бол энэ айгүй муухай хүнлэг бус ёс зүйн үйлдэл гэж би хувьдаа үзэж байна. Тийм учраас яг энэ ажил би бол зөв ерөнхий санаал өгье та нарт те ингэж бараа авч болно. Найрлагуудын нэг хараарай. Тэр миллиграм килограмм дагуулж байгаа тунгууд нь хэр үдийн бэ? Тэгээд хэдэн төрлийн үнэтэй, тэгээд тэр одоо мөнгөнд ямар эрдэс витаминуудыг худалдаж авч байгаа юм бэ? Малд бол бүгд хэрэгтэй байгаа шүү дээ. Витамин ч хэрэгтэй, эрдэс ч хэрэгтэй, тий олон юм хэрэгтэй. Тэгэхээр таны авж байгаа зүйлдээ хичнээн юм байгааг та одоо эцсийн дүндээ өөрөө харьцуулж судлаарай гэж хэлье. Түрүүн бол Redmond компани нөгөө яг би өдрийн тэр комментэн дээр л хариу өгсөн. Гэхдээ тэр компани бүтээгдэхүүнийг энд би бол одоо муу гэж хэлэхгүй. Тэр бүхэлдээ Америкийн нэгдсэн улсад одоо үйлдвэрлэгдээд гараад ирж байгаа бүтээгдэхүүн энэ чинь бас сайхан л бол бүтээгдэхүүн байлгүй. Тэгээ тэрийг одоо
юу гэдэг би ч гэсэн Метагро компанид байхдаа худлаад авч ирсэн үе би анх нэг удаа аваад тэгээд авсан. Тэгтээ өнөөдөр одоо юу гэх аль нэг компани нэрийг цохоод элдвээр ерөөсөө огт ярмааргүй байна. Хүний ам гэдэг чинь дамжаад явхаараа давс сужир нэмэгдэхээр бас хэцүү байдаг болов. Тийм биш үү? Би өөрийнхөө миний барааг одоо зөвхөн асуух юм бол би өөрийнхөө барааг бол тайлбарлаж болж байна. За манад бол ийм найрлага байдаг, тийм бодис байдаг. Ийм компаниуд ашиглаа явж байна те. Энийг бол хамаагүй та сонирхчвал би яриад өгч болж байна. Гэхдээ дөрөв нэг хинэн нэлээ нэг нөхөр нэг реклам сонсоод баймааргүй байна. Зүгээр мэдлэг мэдээлэл авмаар ингэж тиймэрхүү ярьжсэн учраас за би ч юм доо юм уу тайлбарлаж бол тийм юм байна л гэж ойлголоо шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр энэ эрдэс амин дэмийг одоо ч хурт яг өгөх тийм аргууд байна те. Тариагаар гэдэг юм эсвэл 7 цайдлаар тавих эсвэл бүр нөгөө норомтой тижээлд нь ингээд хойлоод өгчдөг шууд хүчээр те. Одоо 30 г 50 г гэдэг юм. Тэгэхээр яг яаж өгөх нь хамгийн зүйтэй юм бэ? Жишээ нь одоо давсыг бол өөрөөр дураар 7-гоод хангалттай хэмжээнийг авчихаараа нэг 7-хоо болцдог те. Тэгэхээр энэ амин дэмийг яг яаж өгөх нь зүйтэй юм бэ? За айгүй гоё асуулт байна. Бас л надад чинь бас ярьчмарсан гэдэг үсэн. За таны малганы одоо зорилго чи юу вэ гэдгээс шалтгаална. За би өдөр бас нэг битсэн та нартай ихэнх нь уншааг байхаа. Зөвхөн малыг амьд байлгах нэг ондоо арчимжуулан мах суу нэмүүлээд ашиг олох хоёр ч юм бол ондоо шүү гэж. За үнэхээр бүр ашиг нэмье. За бүр таргалуулъя, жин нэмүүлъя, өсгий. Одоо богино хугацаанд тархан гулуу золгоод одоо та нар бол дандаа махны сонирхолтой болоод байна те. Гулуу золгоод тэр өхрийг одоо гялс одоо эргэлтэнд оруулмаар байгаа бол өдөр болгон идж байгаа тижээлтэн дээр тодорхой зөв тунгаар нь тэр тижээлийг нэмж холж өгөх ёстой. Нунтгаар нуталж аваад. Энэ бол хамгийн сайн арга. Энэ бол ерөөсөө хүнд ч бай, малд ч бай хамгийн төгс арга, нэгдүгээрх арга шүү. Тодорхой тунгаар бүр ингээд өдөр болгон. Дунд нь нэг давс саячаар яад юм бэ? Зарим мал нь их 7, зарим мал нь баг 7. Бүх одоо тэр бордож байгаа 500 хүрчин, 1000 хүрчин жигд тэрийг 100% долоодгүй. Тэгэхээр 7 цаг үл яхин зөв нэг бэлчээрийн өхөр мөхрийг орой нэг хашаа машаанд хотонд нь хашихтаа нэг дунд нэг 7-с тавьсан байвал бас нэг зарим нэг нэрэж 7-гоод тий жоохон давсны хэрэгцээ. Ер нь бол 7-ц чинь ихтэй давслаа шүү дээ. Жоохон давсны хэрэгцээг авч идэг байхаар бол хийж болно. Тэрийг бол нэмэлтээр ашиглаж болно. Гэхдээ яг хүчтэй тоглоё, яг энэ ашиг шим авъя. За би одоо сүүний аж ахуйнуудад ч гэсэн зөвлөл явж байна. Сайн сүүний гарах завыг гэвэл заавал өдөр болгон тэр тижээлт нь цацаж одоо хольж өгнө. Энэ premix гэдэг үгний англи хэлний товчлол чинь pre буюу өмнөх гэсэн үг шүү дээ. Pre гэдэг чинь альва нэг зүйлийг хийхийг өмнөх гэсэн утгатай үг. Pre. Mix гэдэг бол холно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тижээлээ зуурхаас өмнө холдог нэмэлт гэсэн утгатай юм үг шүү. Тэгэд энэ нэмэлт дотор нь явахтай хамгийн нийтлэг анхан нийтлэг хэрэглээ нөгөө витаминууд араас нь эрчүүд орцсон байт юм аа. Дээрэс нь одоо юу гэдэг бусад одоо пробиотик ашигтай бактери за тижээл задлагч энзимүүд бас орж болдог. Тэгэхээр энэ түрүүний асуултанд хариуллаа. Тариа хийж болох уу гэж байгаа. За жишээлбэл би одоо 1000 өхөр борддог хүн байя. Хэрвээ би 1000 өхрөө одоо Е витамин, селений одоо хэрэглээг нь одоо нөхөхийн тулд мянгуулангийн тарин гэвэл амар их ажил болно. Тэгээд нөгөө малыг тарихын тулд маш их стресс төлнө. Хашаа олон туун, боон, бүр тураан тэгээд тариа кашин тэгээд хэд хоногийн зайтай давтан тариад байх юм те. Тариаг бол нэг удаа зөв эмчилгээний зорилгоор хийдэг. За жишээлбэл хон ямаанд бол одоо булчин цайхан өвчнөөс эмчилгээний үед болон уршин сэргийлэх тунгаар тэр селен гэдэг тариаг аваад одоо бид нар хавар тарьж ивэл сайн байна те. Өвөл тарьж ивэл сайн байна. Тэрийг бол би зөвлөнө. За Шинэ Зеланд бас туулган дээр нэмийн бодисуудыг оруулсан байдаг нөгөө эрс витаминуудыг. Тэгэхээр туулгахт нь хамтд нь бас нөгөөдөл нь орж идэг тийм одоо аргачлал бол Шинэ Зеланд улсад бол байна. Ер нь маллын бие рүү тэр эрсцийг оруулах олон арга байдаг. Гэхдээ хамгийн номер 1 арга нь бол мэдээж юу шүү. Тэр нунтгаар нь аваад холиод өгөх нь хамгийн супер арга шүү. Ялангуяа өхөр болгонд яг тэр 200 г идэх хэрэгтэй бол 200 г-ын 300 г идэх хэрэгтэй бол 300 г-ын ч юм уу. За 100 г идэх хэрэгтэй бол 100 г-ын яг порцолж өгч чадвал тэр хамгийн сайн хэрэглээ. Өдөр болгон.
За тэгэхээр одоо бид нэг эрдэс витамин одоо дутж байгаа бэлчээрийн даацсаас болоод ингэж яриад байгаа. Яг за дутж байгааг нөхлөө гэж бодъё. Тэгээд энэ тухайн нөхөрт одоо тухайн эрдэс витамин илүүдвэл яах вэ? Энэ талаар ерөөсөө бид нэр одоо бас ойлголтгүй байгаа тийм. За аливаа нэг эрдэс витамин илүүдвэл хордлого үүсдэг. Тийм учраас ямар ч бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тэндээ нэг заавар гэж нэг юм байдаг. Тухайн заавраар өгөх юм бол энэ бол аюулгүй тун гэж үздэг. За гэхдээ яг энэ одоо премикс гэдэг байгаа энэ эрдэс витамин бол одоо юу гэдэг юм. За өгөх хэмжээ нэг 10-аас 20% хэвтрлээ гэхээр бол малыг одоо хордуулахгүй. За магадгүй 50% хэвтрлээ гэдэж бас хордуулахгүй тий. Харин 5 дахин ч юм уу 10 дахин одоо ихсгээд оруулаад ирэх юм бол мал хордох эрсдэл байгаа. Тэгэхээр энэ хүний одоо түр бараагтай зөв хэрхэн харьцах зохицох вэ гэсэн асуудал шүү. Өсөж яваа багсаа бас л зорилго те яах юм одоо тэгээд нөгөө таны тэр мал малж байгаа зорилго чи юу юм бэ гэдэгээс л үндэслэн шүү дээ. Та 30 литр суу авах гэж байгаа бол юм өгөх л ёстой. Та өдөрт 2 кг амнийн жин нэмүүлэх гэж байгаа бол юм өгөх л ёстой. Тэгээд тэрэн дээр нь бол жорж тун гэж байна. Яг тэрнийхээ дагуу өгөөд явах бол аюулгүй. Зарим хүмүүсийн зорилго бол магадгүй зүгээр он давуулж өгөөд амьдаар ингээд амьд тий амьд үлдээ он дамнуулъя онд мэдлэл оруулчихъя гэд бодож байгаа хүмүүс ч бас байдаг. Тэгээд тэн дээр бас жорууд жоохон өөр байж болох бах тий эдийн засгийн ашиг нь бас бодох хэрэгтэй байна. За өөр яасан манайх асуулт байна уу? Тоглолыг юу хэдэн сартаа бас ч юм уу тийм юунд оруулах хэрэгтэй вэ? Эдэс дижит амин дэмд. Тугалыг 5 хоногтойгоос нь тэжээлд оруулж болно шүү дээ. За ер нь бол тугалыг бол макс нь хамгийн бага буюу хамгийн бага хугацаанд 2 сарын дараа сүүнээс гаргаж болдог. За хамгийн богино хугацаа шүү зөө. Хамгийн богиндоо 2 сар юм уу 60-65 хоногийн дараа сүүнээс гаргаж болдог. За ихтэй бол 3-4 сар. За манай махны аж ахуйнууд бол хаврын тугалаа бүр намар одоо ихээсэн салгаж байгаа тийм ээ. Тийм учраас бурчин баг 4 сар мар 5 сар хэрэгтэй баг хөгч гэнэ үхийг. За тэгэхээр мэдээж тугалын бол яг тугалын хувьд бол анхдагч тэжээлийн үндсэн хэрэгцээ сүүн дээр явна. Гэхдээ гүзээг 5 дахь хоногоос нь айжм хөгжүүлж болно гэсэн. Тэгэхээр 5 дахь өдрөөсөө эхлээд тугал бол мэдээж их тэжээл идэж чадахгүй зүгээр ингээд сонирхол 1-2-оор нь 7 голж ажиллаад идэг. Тэгээд ингээд баг багаар идүүлээд явж сурчдаг. Тэгээ нэгэнд тугал тэжээл идэж сурцсан байвал явтай нэг максимум 500 г иддэм дөө өөрхөн тулууч. Нэгэндээ тугал тэжээл идэж сурцсан бол тэр тэжээлийг одоо хэдэн сар хүртэл хэдэн жилийн нас хүртэл ч тэжээж болно хамаагүй. Ер нь бол ахаал хэлээ те. Танаа мал маллааны одоо аж ахуйн зорилго чи юу юм бэ? Тэр тугалыг одоо туглаас нь 18 сар хүртэл тэжээх юм уу? Бэлчээрийн нөхцөл байдал чи юу юм? Бэлчээрт хэрхэн бэлчээх юм? Бэлчээрийг өвснээ гарч ирсэн. Тэгээ бэлчээрээр хослуулаад явах юм бoo? Эсвэл илүү байран малгайтай бол бүр ингээл нялхаас нь тэжээгэл явна штэ. Ер нь бол болохгүй гэж юм байхгүй. 5 хоногоос айжм сурчдаг. Гэхдээ маш бага хэдэн гэсэн үг шүү. Тэжээлд орно гэхээр хідэн гэсэн үг биш. Сүүн дээр үндсэн тэжээллэг явах нь шүү дээ. Сүүнээс гарах үедээ буюу нөгөө 2-3 сарын дараа гэх юм уу хэрэг их залах юм бол шүү дээ. 2-3 сарын дараа сүүнээс гарсан дараа мал тугал бол илүү их тэжээлд орно гэсэн үг. Хүчит тэжээллийг бол энэ нь бол тэгж идүүлж сурж болно. Өвсөг бол угаасаа ойлгомжтой ярих юмгүй те. Угаасаа л идээс урчин насаар идэв шүү дээ. За тийм байна. Эвдэс өгж яхад усалгаа ямар чухал байх вэ? Усалгаа зөв услах хэрэгтэй байна. Юу хээ ойлголт өгөөч. Энэ усан дээр бол маш энгийн бохгүй юу. Зөвхөн хангалуун байлгаж өгөөч л гэдэг. Зөвхөн малын амыг цангуулахгүйгээр хэрвээ чадвал шүү. Чадвал зүгээр энэ усыг одоо юу гэдэг. Чадвал энэ усыг зүгээр ууж чадах хэмжээнд нь л хангалуун байлгаж өг. Ууж чадах хэмжээнд. Тэрнээс биш юу гэдэг. Манай Монгол улсад бол энэ
Монголчууд өөрсдөө ч нэг тийм ус жоохон дутуухан шиг уудаг гэх юм уу да. Тэг малын усыг жоохон дутаах гэдэг талтай. Яг хуу хангаа газар бол гадаргын ус сайтай газар бол мал гайг байх. Гэтэ өвөл лаврын цагт бол айгүй усны хомсдолтой байдаг шүү. Тэгээ тугалд усуулгаж болох гэсэн юм байхгүй. За би сайлын үнэний аж ахуйнууд дээр бол 5 дахь өдрөөс нь тижээлд оруулж байгаатай адилхан 5 дахь өдрөөс нь урд нь усыг тавьчихдгаа. Тэгээд ус тугал 7-оод усуугаа сураад идэг. Тэгээд нэгэнтээ тугал усуугаа сурчсан байвал боожлтонд сайн байна. Өвч авахмж бага байна. Өвдсөн ч хөнгө өвд. Өвөл хав усыг бүлээн болгож халааж өгөх нь зөв үү? Эсвэл яг хүүтнээ нөхөх нь зөв үү? За наадханд чинь хариулт нь аль нь ч байж болно гэсэн. Та өөрөө тэгээд халааж өгөх чадвартай байвал халаад өгөхгүй. Тэгээд боломжгүй бол хамаагүй шүү дээ. Худгийн ус чинь өөрөө 6-7 градустай гараад ирчихэж байгаа шүү дээ. Тэ? Тийм учраас тэрийг одоо мал уухад асуудал байхгүй. Ууж болно, асуудал байхгүй. Яг одоо бүлээсгээд мал дуухад илүү эвтэйхэн болоод бол бүр сайн л биз. Мэдээж хүүт усыг бол мал нэг дор их ууж чаддгүй шүү дээ. За тэгээд одоо надад нэг 10 минут байна гэж үзэх юм бол би одоо нэгэнтээ та нарт цаг хугацаа гаргасных өөрийнхөө бүтээгдэхүүний талаар одоо 2 минутын хугацаанд яриад тэгээд ярий. Тэгээд та нар асуулт байвал асуугаарай. За манай бүтээгдэхүүн болохоор 3 төрлийн витамин оруулаад тэгээд 6 төрлийн микроэлемент оруулаад за ADE гэж витамин оруулсан тий. ADE витамин бол тосон сууштай 3 витамин буюу энэ мал хүн бүх мал амьтны анхдагч хэрэгцээ байдаг энэ 3 витамин маш хүчтэй нөлөөтэй. За нөхөн өрчхүй дархлаа, за махны ялгалалт, сүүний гарц бүх юмны түлхүүр болж идэг энэ ADE гэдэг 3 витамин байна. Энэ 3 витаминыг бол оруулцсан. Тэгэхээр ийм 3 витаминыг өгж ивэл малд бол өвөл хаврын цагт маш хэрэгтэй. За дээрэс нь одоо бусад одоо их фермекс дагуулгадж байгаа нөгөө кальц фосфорууд тий. Тэр нь бол яг тэр тунгаараа байна. За давс агуулсан, кальц фосфор агуулсан, магний агуулсан тий. За ингээд энийг бол макро эрдэс гэж ярьдаг. Макро буюу том бүтэцтэй эрдэсүүд гэж ярьдаг. За энэ макро бэлтгэл бол одоо нөгөө бидний Монголд байгаа тэр Mimo компани эрдэс бол макро элемент суурьтай шүү дээ тий. Нөгөө кальц фосфорын магнигийн одоо юу гэдэг одоо найрлал төлхөө байдаг байх гэж би бодож юм л шүү дээ нүд. Тэгэхээр энэ макро нь орцсон гэсэн үг. Дээрэс нь микро буюу зис, селен, цайр, кобальт, йод, манган гэдэг энэ одоо 6 микро элемент буюу бичил элемент орсон байна. Бичил элементүүд бол яад юм бэ гэхээр үнэхээр байгальд нэн ховор байдаг. Маш бага тунгаар малд хэрэгтэй байдаг. Гэхдээ үзүүлэх үр нь бас хүчтэй. Эдгээр эрдэсүүд дутагдах юм бол өвчлөн эрдэнэт маш л ороод ирэхээр мал одоо маш их мууддаг. Өнөөдөрх нь л одоо построд орцсон л байлээ. За мал муудчлаа ямар тариа их үү гэл одоо построд орцсон ч байлээ. Над руу бол энэ байсгээл хүмүүс ярьж байсан. За өхөр мал муудад энэ юу тарих уу? Ямар эмчилгээ их үү? Юу өгөх үү? Гяс босгох арга чарга юу байна? Энэ бол ингээд мал яагаад язгаар төвчээд байгаа юм бэ гэх юм бол тэжээлийн хомсдол байна. Зүгээр амын хөдлөж байгаа жилээс ч гадна энэ нарийн одоо тий энэ шимтгийллийн бодисууд витамин эрдэсүүд дутагдж байгааг нь бол тод илрэл мөн. За тэгэхээр манай эрдэсэнд бол энэ витамин макро микро гэдэг энэ одоо 3 бүртэл орохоос гадна би ахаад нэмэлт бүртүүд хийлгэсэн. За нэг тэр нь болохоор нэгдүгээрх нь одоо пробиотик байна тий. За Bacillus coagulans гэдэг энэ бол ерөөсөө гидсний өвчлөлийг бууруулах, тэжээлийн задралыг одоо илүү сайжруулж одоо идж байгаа тэжээлээс илүү их шим тэжээл олж авахт нь зориулсан. Нөгөө хөвгч малчин гүзээтэй юм болохоор гүзээний ашигтай бичил битнүүдийн тоог өндөр байлгаж өгөх ийм үүрэгтэй пробиотик хийсэн байна. За мөн дээрээс нь энзимүүдийг хийж өгсөн байгаа манайх бол 8-9 төрлийн энзим оруулж өгсөн байгаа. За энэ энзимүүд бол үр тарианы хальсыг, үр тариаг, өвсийг илүү их таньж, илүү их сайн задлж тэр дотор нь байгаа шим тэжээлийг илүү их одоо боловсруулж мал бие махбодтой шингээж авах туслана гэсэн үг. За энэ ямар учиртай вэ гэхээр
Мал бол идж байгаа тэжээлийн дунджаар сайндаа л нэг 60-70% нь бидний шингээгээд нэг 30-40% бол энэ дотор шингэцээр хаягж идэг. За ядарч цулдаад байгаа муудаад ирсэн мал бол бүр 50% шингээж авч чадахгүй 30-40% шингээж авна гэсэн үг. Яг ийм үед энэ энзимүүд ороод ирэх юм бол тэжээлийн шингэцийг яг уу илүү сайжруулж өгнө. Хамгийн багадаа 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлж өгдөг. Тэгэхээр энэ түлхүүр үг гэдэг л да. Эрчимдсэн мал аж ахуй мах сүний аль ч аж ахуй адилхан шүү. Эрчимдсэн мал аж ахуйн зардлын 70% нь тэжээл байдаг. Тэр 70%-ийнх нь зардлын 70% тэжээлийн чинь сайндаа 70% нь яг уу бие шингэж идэг. Тэгэх юм бол энэ 70% шингэцийг нь 80%, 90% болгож өгөх хамгийн үндсэн бүрэлдэхүүн бол яг уу энзимүүд болоод бичлбит гидсний ашигтай пробиотикуд байна гэж үздэг л дээ. Тийм учраас манайх бол дан ганцхан витамин С-ээс гадна энэ одоо гидс хүзээний хэвийн байдлыг одоо сайн байлгаж өгөх нэмэлт орцуудаар баяжсан байд юм шүү. За тэгэхээр нөгөө яагаад чожо юм чи ингээд энэ нэг пермиксэнд нэлээд олон бүтээгдэхүүн ингэж оруулсан юм бэ? Төлбөр мөнгө гаргаад ийм хийлгээд байгаа юм бэ гэхээр би өөрөө зөвлөгөө өгöd явдаг. Тэгээд нэг айлын тэжээлийн жор бичээд ингээд малдны хэрэгцээтэй юмнуудыг ингээд аваад малд нь холиулъя гэхээр ингээд 6-7 юм холих гээд байдаг байхгүй юу? Ингээд тал талаас янз янзын модлож аваад тэр бүгдийг энэ тэтгэлийн холигчонд нь холиулах гэх тэр олон бараг одоо олон орцуудыг нэг дор холиулахад хийж чадчихсан ер нь яг витамин D гэдэг имийг одоо витаминыг өдрөөр ууж байгаа юм байна уу? За хариулах юм байна уу? За өдөр болгоныг витамин өртөө уучдаг юм байна уу? Юм байхгүй л дээ. За ер нь байхгүй яг адилхан. Тийм учраас чаддгүй байхгүй хүмүүс. Яг энэ жигд тогтмол бүх юмыг нь хэвэн өгч чаддгүй учраас энэ олон орцыг нэг бүтээгдэхүүнд багтааж ижил энэ Монголын нөхцөлтэй их тохирох юм байна. Гадаад бол тусдаа байгаа тэрийг бол хэрэглээд явуулж болдог. Тийм учраас ингэж нэг шуудаад тийм учраас энэ бүтээгдэхүүнийх нэрийг би доктор микс гэж нэрлсэн юм аа. Чожо юм чинь өөрөө энийг хольж найруулт одоо жорын гаргасан гэсэн үг. Тэгэхээр ийм доктор микс гэсэн бүтээгдэхүүнийг одоо 9 дугаар сараас зах зээл дээр худалдаалж байна. Миний одоо хамтарч ажиллаж байгаа мах сүний аж ахуйнууд бол мэдээж байнга хэрэглээ явж байна. Мэдээж зах зээл дээр бас жижиглэнгээр зараа явж байна. Тэгэхээр жижигхэн одоо сүний аж ахуйнууд энэ өхөр бордож байгаа аж ахуйнууд цөөн тоогоор одоо бордод явж байгаа хүмүүс авч хэрэглээд явж байгаа. Тийм байна. Тэгэхээр үр дүн бол мэдээж фермикс өгж байгаа юм чинь заавал үр дүн өгнө. Гэхдээ өхрийг одоо сүйтэй байлгах, тарга хүчтэй байлгах гэдэг бол дан ганцхан фермиксээс 100% шалтгаалдаггүй гэдгийг энд та нарт бас давхар хэлмээр байна. За энийг хэлхийн тулд кино урлагийн салбартай би холбоё. Кино урлагийн салбар бол нийлмэл урлагийн салбар гэж үздэг. Маш сайн найруулагч байж иж кино бэлэн болдог, маш сайн зохиол байж иж кино бэлэн болдог, маш сайн дуучин, маш сайн киноны дуу байж иж одоо кино одоо яадаг, одоо үүсдэг тий. Хөгжим байхгүйгээр тэр кино үүснэ гэж байхгүй тий зөв үү? За мөн яах вэ? Одоо маш сайн жүжигчин, за маш сайн зураглаач байж иж тэр киног одоо биднэрт одоо төвшүүлж өгнө тий. Тэгээ энэ олон одоо уран бүтээлчдийн бүх хөдөлмөр ингээд нэг чугамд зэрэгцэж зогсож одоо үр дүнгээ өгж тэр кино биднэрт одоо сэтгэл хүрхгүй юу гэдгийг энийг одоо уран бүтээлийг кино урлагийн салбар гэж байгаатай адилхан махны гарц, сүүний гарц бол олон одоо нийлмэл хүчин зүйлсийн нөлөө байдаг шүү. Тэрнээс ш хүмүүс нь айгүй бэлэн мэдээлэл авах дуртай юу өгвөл сайн байна тэрийг авчмаар байна гэдэг. Зарим зарж байгаа компани ч гэсэн яг тэр бэлэнчлэх сэтгэлгээнд нь зориулаад айгүй бүтээгдэхүүний одоо маркетингийг айгүй энгийнээр хийгээд байна тий. Энийг өгөөд л бараг тараалцдаг, энийг өгөөд л амар бүх юм гоё болчдаг гэсэн. Тим юм бол үнэхээр би мэрэгжлийн үеийн үед ч байхгүй. Энэ бол тийм нэг юм өгөөл бүх юм ингээд зэгцэгчдэг юм дэлхийд байдгүй шүү. За тийм байна да. За ингээд миний одоо яг ярих гэсэн юм бол хамгийн товчонд ингээд дуусах чинь энэ бол дуусахгүй яриа учраас хүчээр дуусахгүй болдгоо. Тэгээд нэг хэдэн асуулт байвал би хариулъё. За надад 2 асуулт байна. Тэгэхээр яг одоо энэ эрдэс амин дэмиг өгснөөр одоо бидний гарц тийм ээ махны тэр амин дэм чанар одоо
бас үзүүлэлтүүд байдаг байх. Бид нар одоо гिचнэ мал малж байгаа гэсэн дээр махыг одоо амталж үзэл сайхан муухай гэдэг болохоос яг дотор нь одоо юу байгааг бас төдийлөн мэддгүй те. Тэгэхээр энэ эрдэс амьдын өгснөөр одоо тэр яг юу өөрчлөгдөж байна? Ямар чанарын үзүүлэлтүүд одоо гарах уу те? Бас дээрээс нэмээд үнийн мэдээлэл ямар байна? Энэ доктор Микс гээд эрдэс тэжээлийн үн За болоо гялскаас хариулчих. За үн бол манайх 20 кг-ийн шуудаатай доктор Микс 85,000 гэж байгаа. За нэмэгдсэн өөрсдийн албан дотор нөөц шингэсэн үн шүү. Тэгэхээр манайх нөөтийн баримт хэвлэж өгөх боломжтой гэж үзнэ. 85,000 нэг шуудаа нь 20 кг шуудаатай гэж байгаа. За тунгуудын бол ард нь шуудан дээр нь Монгол завраар бүх хэрэглэх тунгуудыг бичсэн байгаа. Гэтэ мэдээж шуудан дээр миний өөрийн утасны дугаар гэдэг учраас надтай бас холбогдоод зөвлөгөө аваад яваад иж болно. За махан дотор юу агуулгаддсан бэ гэж сая асууж байна. За зөв. Бид нар нөгөө барилгын материалын өгжижил тухайн барилгыг босгоно шүү дээ. Тийм үстэй. Бетоноо өгжиж энэ хан босна, арматурын өгжиж энэ бас хан босна тий зөв үү? Тэгэхээр нөгөө үхрийг таргалуулах гэж байгаа учраас тэр үхрийн маханд агуулгадах хамгийн гол юм бол уурга гэхгүй юу? Мах бол тэр чигээр булчин байдаг. Тэгэхээр булчин бол одоо уургаас бүтддэг бас одоо үхрийг таргалуулах гэж байгаа бол тэжээлт бол мэдээж уургийг хүүсээр хэрэгтэй тодорхой хэмжээний. Дээрээс нь энерги байна. Мал амьтан жоо амьд байгаа учраас энерги хэрэгцээ байна. Тэр энерги хэрэгцээг нь байх төвчнгөөс нь дагуулад өгчих юм бол яг илүү их өөх болж хуримтлагдана. Булчин үүсгэхэд гэсэн энерги хэрэгтэй. Мөн одоо яг энэ махан дотор чинь витамин 100 тонны витамин Б агуулгаддаг. За тосны одоо омега 3, омега 6 CLA буюу одоо бас энэ нөгөө бидтэй тос штэ. Тэгээд нөгөө бета каротин гэдэг энэ тоснууд. За дээрээс нөгөө эрчүүд бас махан дотор байдаг шүү. За кальц, фосфор байдаг тий. За цайр байдаг маханд. Энэ махнаас бол төмөр байна тий. Эрчүүд ихсэн авдаг. Тэгэхээр мах иддэг хүн бол одоо яг нөгөө багталтанд ордоггүй, эрчүүд амар сайн өгдөг. Тэгэхээр одоо махны бүтцэнд нь ордог одоо түүхийдийн өгжижил илүү их мах ургуулах баха. Тэ? За би одоо болохгүй бол интернетээс юунуудыг одоо гаргаад ич болно л да. Та нар ч өөрөө харж байгаа. Махны тэжээлэг чанарыг одоо үзүүлээч гэх юм бол тэр витаминууд байгаа. Тэгээ тэрийг бол уг нь бол малд нь бид нар ч гэсэн амаар нь өгжиж тэр мах үүсэх хэрэгтэй юм байгаа. За өөр юу вэ манайх асуулт байна уу? За сайн байна уу цаажаа эмчээ. Би энэ хинтирүү нэг газар тариалгын компанитай хүн байгаа маа. Тэгээд нэг өхөр бас урдж үзэх гээд ингээ үзэл байгаа. Санаатай их л олон жил үзэж байгаа. Үзэгч гэжтэй одоо тэгээд хараад судлаад л явж байгаа хүн байгаа. Энэ жилээс эхэлдэг юм санаатай л байгаа юм. Би энэ юу дуусгаар энэ клуб хаусын ярилцлага дуусгаар өөрлөж нэг утсаарч холбогдоод нэг тодруулга авал зөвлөх үйлчилгээний чинь талаар асуух гээд байна л да. Хоёлаа маргааш холбогдол болж байна уу? Би нэг орой мөрөөр ажиллаад идэх юм уу? Яг өнөөдөр нэг удаа ингэчлээ. Яг нөгөө хамаагүй маргааш бол. Гэтэ болно тий хоёлаа сайхан маргааш холбогдчихъя. Болно бол. Надад нэг чат биччихээ за. Би энэ чат биччихлээсэ. Тий хоёлаа холбогдчих. Би чинь одоо мэдээч одоо зах зээл дээр бизнес хийж байгаа хүн учраас хүн болгонд нээлттэй. Тэгээ хинчгэл надтай харьцаад ажиллаад явж болно. Зөв хөлшгээ аваад явж болно. Зөвхөн одоо манай бараг одоо сонгон хэрэглэгч болоод миний түншүүлээд надтай хамтраад явж болно. Доктор Микс бүтээгдэхүүн бол тасралтгүй сайжрах бүтээгдэхүүн юм байгаа шүү гол нь. Аливаа нэг юм сайжрах хэрэгтэй гэдээ би нөө ярианы хинтэлжсэн шүү дээ. Тийм учраас бүтээгдэхүүн ч гэсэн сайжрах хэрэгтэй. Тэгээд энэ бол нэлээд хүчжүүлээд явж байгаа. Тэгээ болно шүү хөө заа холбогдоор. Чат бичсэн байгаа шүү. Би өөрөө залгая. Заашгүй тийрээ. Окей. Өөр хин байлаа. Өөр манайх асуулт байна уу? Олон элемент амжин юу 7 тавих хэрэгтэй танаа микс дээр. Илүү зардал гаргах шаардлагагүй. Хэрвээ манай бүтээгдэхүүнийг өгжүүлэх бол өөр юу ч өгөх шаардлага байхгүй.
тийм нэг одоо илүү зардлахгүй юу? Маруужан хүүхдтэй маруужан авч өгчөө тажиугаар дахиад маруужан давхар хэдүүлээ тэл гэсэн үг юм уу да одоо юу гэдэг нь те. Хэрэггүй. Нөгөө махыг босгохын тулд уурга гэсэн шүү дээ тий. Танай бүтээгдэхүүнд уургийн агуулмж хэр байгаа вэ? Байхгүй. Энэ манайх бол ерөөсөө найрал хандны эрдэс, витамин, тэгээ ашигтай бактери, дижил задлах энзимүүд л оршин байгаа. Уурга бол юу гэх юм? Уургийг бол одоо улаан буудааны дотор одоо жишээлбэл уурга бол нэг 12-3%-тай 11% агуулгаж ах чинь тий. Тэгээ хөвгөнд ч гэсэн нэг 8-9% уурга агуулгаж ах чинь. Тэгээд ер нь бол нөгөө хоол тэжээлээсээ мал уурга авдаг байх нэ. За яг өндөр уургийн агуулмжт тэжээл гэх юм бол нөгөө шар бурцханд ч 40 гаруй хувийн уурга агуулгаж иддэг. Юуны хувьд рапсны шатсанд нэг 20-30% уурга агуулгаж иддэг шүү. Тэгэхээр тэжээлийн жоронд чинь тодорхой хэмжээний уурга орсон байх хэвээр. Түрүүн би нөгөө кино урлагийн салбар ярьлаа те. Нийлмэл урлагийн салбар кино. Түүнтэй адилхан малыг тархалуулахын тулд айгүй олон имийг нь баланслж ижил тархалуулах юм уу да гэж хэлээд байх. Тэгэхээр танахаас одоо эрдсээ авчлаа, эрдэс амин дэм авчлаа. Тэгэхээр уурга нэмэлтээр одоо хаанаас дангаар нь олж авах боломж байх уу? Одоо рапсын шахтас эднээс дангаараа байдаг юм болов уу? Байгаа шүү дээ. Рапсын шахтас захсайдаа зарагдчихл байгаа, шар бурцаа зарагдчихл байгаа. Зүгээр улаан буудаан дотор ч гэсэн малд одоо хэрэгцээтэй уургууд байгаа шүү дээ. Тэ? Улаан буудаа хөвгөнд тодорхой хэмжээний уурга байгаа. Овёонд уурга байгаа. Тэр утгаараа өвсөнд ч гэсэн баг хэмжээний уурга агуулгачдээ шүү дээ. 3-4%-тай. Уг нь бол маш сайн чанарын өвсөнд бол 8-9 хүртэл уурга байх ёстой бол энэ бэди. Манайхан даанч монголчууд ч нөгөө мал аж ахуйн орон юм шиг хэрнээ мал аж ахуйгаа хөдөөж байгаа мэддэг учраас өвсний хадлан мадлан буруу үед хийгээд их тийм уургийн агуулмжиг болгож лаагаад байна л та. Ногоон дижилт гэсэн жоох уурга үйд шүү дээ. Улаан буудаатай хольж өгж болох уу? Тэгээд доктор Мексийн Сайхан асуулт байна. Ер нь энэ Чожогийн одоо Permix-ийг худалдаж авсан ч бай. Өөр ямар нэгэн одоо компани Permix-ийг худалдаж авсан ч бай. Хүчит тэжээлт толж өгөх нь хамгийн үр дүнтэй шүү. Хүчит тэжээл буюу нөгөө хэвэг бодолсон одоо улаан буудай овёс тэ ийм тэжээл дээр ингээд цацаж өгөх нь зүйлдэг аргачлал шүү. Энэ ямар ч Permix-ийг хэрэгэлсэн бай. хольж өгөх нь бол зөв юм байна те. Холиод өгөх нь хамгийн үр дүнтэй байдаг шүү. Тийм учраас та нар одоо YouTube-ээр ч гэсэн зөндөл бичлэг үздэг байлгүй. Тэр TMR гэдэг байгаа тэр том холигч машин бол юмаа огцоо холиод байгаа гэсэн тий. Бүх юм холиол хийгээд байгаа. Эрдэс витамин юмыг бол дандаа хүчит тэжээлт нэхлээд холилчдаг ч юм уу. Хүчит тэжээлт олж өгөх нь хамгийн үр дүнтэй. Нөгөө өвстэй олж ихээр өвсний чинь бүтцэн том болохоор наадаж одоо барьцалтаж өгдөггүй учраас доошоо одоо юу гэх юм тоноод унцдаг ч юм уу тий. Тэгэхээр будаа хөвгтэй их гоё зуурагдд юм усаар амар их чиглээд байх шаардлагагүй дээ. 20 кг тэжээл ер нь хэдэн үхэрт зориулагдсан байдгүй. За энэ дундаж би 200 граммыг өдөрт иднэ гэж үзэх юм бол одоо юу гэх юм 10 10-ны 10 өдрийн хэрэглээ болох юм уу тий? Зөв үү? 10 баруун ч өдөрт 2 кг идчих юм байна. 10 хоногт 20 илийг идчих юм байна. Тэгэхээр манайх нэг юм ойлгоорой. Эрдэс витамин бол тэжээлийн үндсэн орчны төрөлд ордон шүү. Одоо тэжээл нэг 5 үндсэн хэсгээс бүрднэ гэдээ би бас өөрийнхөө сургалтаар зааж байсан. Тэгээд нөгөө эрдэс витамин, энерги, уурга, эслэг гэдэг ингээд нэг тэжээл гэдэг зүйлийг бүрдүүлдэг нэг бүрэлдэхүүн хэсгийн чинь үндсэн орчод ордог. Тийм учраас ер нь бол болж л өгвөл мал амьтны тэжээвэл нөгөө миний бас Бямба доктор маань ч бас яриад байдаг. Балансчлуулж өгөх нь сайн гэд. Аль болох бүх найрлагын одоо оруулж өгсөн байхыг бодоорой гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө юу гэдэг дандаа ингээд Улаанбаатар хэвэг өгөөдөж болно. Гэтэ уг нь бол ном журмаараа бол дээрэс нь эрдэс витамин уг нь өгөх ёстой биш дээ гэдгийг илүү ойлгоод авчих юм бол танаа мал дээр нөгөө ашиг шимэн жоох нэмэгдэхээс илүү нэмэгдэхээс гадна яг уу нөгөө талдаа нөгөө өөртөө тохиолдох гэжсэн дээр олон өвчлөлүүдээс хэрэгжилжтэй шүү.
хүндрэлтэй төлөлт ч үт юм уу те одоо их мал дээр бол тугалд авч ярах хүндрэлтэй төлөлт. За тэгэл нөгөө тугалсны дараах ядрах те сулдах. За тэгэл сүү муутай байх. За тэгэл нөгөө эцэж туйлдах хийлэд авахгүй болох нь бол хоолын эрсдлээс одоо сэргийлэх байх нь шүү дээ. За тэгэхээр тэр нөгөө Метагрод 3 жил ажилласан гэдэг хэлээ штэ жоо. Тэгээд бас нэг сүүл нэг Метагрог нэвтрүүлээд үзсэн л дээ. Тэр өөртөө тариалж байгаа гэдэг. Одоо энэ ногоон тижил жишээ нь яг хэдэн үед нь хураавал хамгийн өндөр уурхтай байдаг гэх юм. Эсвэл энэ өвсийг яг хэдэд одоо хадж бол хамгийн өндөр уурхтай амдим яг байж идэх юм. Ногоон тижилийг 70 хоногод дээрээс нь хурааж авахыг бодоорой. За үргэлжлэнээс хойш. За 70 байя гэхэд 75-аас нэг 85 хоног мөн ч. Үүний явахтай нөгөө сүүн болцсноос гаагцсан болцсон шилж үед нь ногоон тижилийг авах нь хамгийн үр дүнтэй байдаг шүү. Тэрнээсээ оройтох юм бол толгой руугаа илүү их шин тижилээ өгөөд яг уу илүү хөндөй сүрэл болцдог. Тэнгууд манай яах вэ нөгөө ченжүүд чинь бол ногоон тижилийн чанар чинь толгоондоо байдаг мэддэг чинь нөгөө хөгшөрцсөн баг нөгөө үрийн болцсон гүйтж байгаа тийм юмыг хурааж аваад хүмүүс заах гэдэг тий. Харин тий хамгийн өндөрөөр нь л тэр чинь бол хамгийн өндөр үе нь бол тэр толгоон дотор чинь үрээ няцаад үзэх юм бол өөр нь баг сууж амжаагүй жоохон сүүшрэл юм байх хэрэгтэй байхгүй. Сүүн болсноос аарцсан болцсны цутгалтай үе буюу нэг 75-аас 85 хоногоос баг хитгэхгүй шүү. Үрэлсэн хоногоос чинь хойш гэсэн үг шүү дээ. Өвсний үед. За яг өвс бол өстой тал хангаа говьороо ондол болчдөг байх. Ер нь бол өвсөн дээр болохоор манай Монгол улсын энэ хадлангийн хуурьтай зөрөөд ид юм аа. Юу нь жоохон эрт тэр наадмын дөнгөж дараа хурах хэрэгтэй хадах хэрэгтэй байхгүй юу? 7 сарын 20 морноор хадах юм бол маш сайн одоо уургалаг өвсгөө гарах гэдэг байхгүй юу? 8 сарын 20 гаргачих чинь наач хөгшөрчдөг байхгүй юу? Зүгээр яг гид дүүргэж өгнө сайн гэхдээ уург нь умчдаг байхгүй юу? Гэтэ ямар ч хариулт яг нэг өгүүлбэрт 100 багтахад амаргүй дээ шүү. Тэгээд нөгөө өвсний төрөл зөөлүүд өвс бол айгүй жоохон төвхтэй сэдвтэй. Одоо бэлчээр дээр чинь 30 орчим төрлийн өвс байдаг лөө. Ер нь манай Монголд бол хэд орой хатдаг өвсийг. За өөр асуулт байна уу? Premix-ийн 100 бичээгүй өгөхөд өгөө дээр нэмэгтэй боломжийн задлаа юу өгвөл юм нөө тарвс авах боломжтой вэ? За сайхан асуулт байна. За сүүлийн үед нөгөө бас Бямба доктор маань их сайхан ажил эхлүүлээд байгаа шүү дээ. Яг энэ Бямба доктор маань сэдэж Монголдо нэвтрүүлээ гэдэг байгаа. Бусад орнд бол мэдээж жоохон нэмэгдэл өгөөд явдаг тийм практикуд байдаг л та. Ялангуяа Австрали улсад бол ганцаа жилмэл бэлчээр дээр мал энэ өлтөө тарах хүч авахааргүй нөхцөлд бол заавал өдөр болгон авчиж бэлчээр дээр байгаа малдаа нэмэгдэл одоо тижэл өгдөг. Тэр нь бол ямар ч тижэл гэж болно. Хүмүүс баланс цаад ингээд нэг жоо гаргадаг л та. За манай Premix-ийг зуны улиралд ч өгч болно. За өгөх юм бол одоо юу гэдэг юм бэлчээд ирж байгаа өгөхтэй нэгээс нэг 2 кг орчим улаан буудаа идүүлчих хэрэгтэй болох байх. Тэгээ нэгээс 2 кг улаан буудаандаа харин юу гэдэг нэг 150 орчим грамм Premix дунджаар холцсон байвал тэгээд болчихно. Тэгээд явчих юм бол энэ зуны хугацаанд бол бусад одоо бэлчээрийн одоо өөр зэрэгэлдээ айлаас л илүү яг таар хүч аваад илүү санжинд одоо хүрнэ. Бэлчээр ашиглалт илүү сайжирна гэж ойлгож болно. Эсвэл 1 кг будаан дээр нэгэд 50-аас ядаж хамгийн бага нь одоо тийм хамгийн одоо хямд өртгөр тооцлоо гэхэд ядаж 1 кг улаан буудаан дээр 50-аас 100 г-ыг холиод өгөөд иж болно гэсэн үг. Хамгийн бага өглөө өгөх уу, орой өгөх уу юу?
Бэлчээрийн малыг зун дээр ярьж байна уу? Зон дээр. Зуны уйлралт бол тэр өста та нарт алинд нь ч болно. Ер нь орой эрт нөгөөд ээж болно доо. Эсвэл өдөр усан дээр нөгдөг ч юм уу, орой хотлохт нөгөөд ээж гэж болно. Энэ бол орой өгвөл арай үр дүнтэй. Яагаад байж магадгүй яа гэх юм бол нөгөө зөндөө их өвс идэд хэвлэг үүсгэсэн байгаа. Өхөр араас нь хүчит хичээл илүү сайн шингээдэг. Гэтэ яг дээ багхан ганц 2 кг хичээл дээр бол нэг шингээж зөхөд байх юм байхгүй л байх. Өглөө өгсөн ч болно. Асуудал байхгүй. Хэрвээ илүү ашигтай үгийг бүр 2 өгч болно ажиллаад хэлж ивэл. Өглөө орой 2 өгөх юм бол бүр best. Гэтэ мэдээж энэ төр бол маш их тийм нямбай ажилтаа үнэл ажиллатай. Айгуу уусган хийж чадвал маш сайн. Тэгээ манай Монголд тэ өдөө очихоор тэгж чаддаг хүмүүс нь жоохон цөөхөн те. Тийг ойлгуулчих юм бол хүмүүс хийх л байх гэж бодох юм шүү дээ. За манайх өөр асуулт байхгүй л яг хоо ингэсгээ дуусгах уу? За тэгээ ингээд жожоо баярлалаа. Тэгээ их гоё хэрэгтэй мэдээлэл авлаа баярлалаа. За шүдээ та нарт маань жоохон хэрэгтэй байсан болоо ямаа да. Аль болох жоохон энгийн одоо байх гэж одоо бодлоо хөө. Одоо нэг асуулт асуух сүүл асуулт. Нэгэнт ярьснах одоо яг за жишээ нь одоо 300 кг-тэй хөр те. Хөр бол тэгээд одоо тэр бүр нарийсгаж асууя гэвэл яг хэдэн грамм одоо жишээ нь юугаар хэмждэг мэдэхгүй бол витамин Б ч юм уу те. Кальц, фосфор гэдэг тийм нарийн хэмжээ одоо ямар холбогоор нь ярьчихсан. Холбогоор нь ярьчихсан. Тэгэхээр манай Premix-ээр бол 300 кг-ын дээр хэдэн грамм өгөх вэ гэдгийг бол шуудан дээр нь бүгднийг ялгшуулаад бичсэн байгаа. Өсвөр одоо 300 кг амьдын жинтэй өгөхт бол манай Premix-ээс нэг 200 орчим грамм байх болчихж байгаа юм. Тэгэх юм бол эндээс одоо бүх яг хэрэглийг авчих штэ. Нэмж одоо дав суужир мужир одоо элдв юм юу ч тавих шаардлага байхгүй. За би яг янз янзаар ярина. Одоо наач айгүй төвхтэй асуудал яг. Гэтэ яг ерөнхийдөө нийт тэжээлийн орчны одоо өдөрт авах хэрэгтэй бүх тэжээлийн чинь орчны 2-3% нь Premix байдаг байхгүй. Premix буюу одоо нөгөө 2-3% нь бүх одоо эрдэс витамины хэрэглийг оруулж өгч болдог гэсэн үг. Хамгийн багадаа 2%, дээдлэн 3.7%, заах 3% ч юм. Нөгөө малыг одоо ямар зорилгоор малж байгаас л шилтгаалж энэ хэмжээгээ хөдөлгөж болно. Тэгэхээр өдөрт одоо юу гэх юм? Танаа 300 кг жинтэй хөрш нэг 10 орчим кг тэжээл идэх ёстой байлаа гэж үзэх юм бол 10 кг тэжээлийн чинь 1% нь 100 г үстэй тий? Зөв үү? 2% нь 200 г баггүй юу? Яг хоо ингээд тооцож болно. Энэ одоо арай хэлбэршүүлээд өгөх юм бол тий? Гэхдээ нөгөө тэжээл чинь чихтэй байвал би дараа нь бол яг нөгөө тэжээл чих хуура бодисын талаас мэдээлэл өгч болох байх. Тэжээл чинь чихтэй байвал 20 кг жинд авч байгаа ч гэсэн доторх байгаа шинжил нь бол 10 кг хэвлэл гэсэн үг шүү дээ. Сая би 12 сард нөгөө даршны талаар сургалтын дээр бол бас нэлээд сайн их гэж хичээсэн. Тэгэхээр хамгийн багадаа нэг 150-аас 200 г Premix бол 300 илтэй өгөхөст бол яг тохирно л гэж хэлээ да. За би танахаас ингээд нэг шуудаг авсан яг 1 сарын ихээр. Тэгээд хүртээ хошуувчаар маань хөгж байгаа байхгүй. Яг зүгээр сэлэн үүсийн жил цас ихтэй тэгээд зүгээр онд оруулах зорилгоор тийм ээ. Ерөнхийдөө нэг муутгачихгүй шиг гээд. Тэгээд өхрөө хошуувчанд хийгээд өстой нэг амны том халуугаар нэг хийгээд өгөхөд зарим өхөр нь бол итгэхгүй мэлээ. Ихэнх нь бол идж байгаа тийм. Итгэхгүйд бол яг зүгээр блок байдлаар ирдс тавиад өгцөө. Тэгээд одоо 200 г хүртэл өгнөхээр бас одоо баг нэг аяг шүү дээ тий. За ийм байдаг. Одоо энэ Premix-ийг зүгээр хэдүүлээ энгийнээр том давс гэдээ ойлгочихъя за.
Давс гэж ойлгочих заяа. Бүр энгийнээр ойлгоё. Одоо бид нар нэг хоолндоо давс хийж иддэг штэ. Аа. Зөв үү? Тэгэхээр бидний хоолны давс шороогүй бид нар идэж чадахгүй тий. За тэгэхээр яа дээ нэг 1 литр хэрэтэ хоол идэхдээ бид нар нэг 20 г юм уу 30 г давс хийчих юм бол тэр хоолны амт таарчдаг гэдээ ойлгоё л доо. Тэнгууд нөгөө хошуучнд тэжээхээр хошуучнд чинь хүчит тэжээл сайндал 500 г багтдаг байхгүй миний ойлголтоор 1 кг хөнхөдөг хүтэл багтах бах тий. Тэ 91 кг авчиж байгаа. Тэгэхээр тийм тэжээлтэй одоо юу гэдэг 200 г пермекс болж байгаа ихтэн. Уг нь бол яг хоо бүр яг хоо энэ айгүй төгсөлтэй л доо энэ гэхдээ би ойлгох тайлбарлахаа хичээ. Хамгийн одоо оптималны хөлбөр бол хүчит тэжээлийн 5% нь бас оруулж өгч болдог байхгүй юу? Хөдөөний аргачлалаар. Хүчит тэжээлийн 5% гэдэг нь 1 кг тэжээлд 50 г орох юм бол энэ одоо нэг давс уушаар нэг таарна гэж болно. Мал идэнэ. Тэгтээ нөгөө пермекс нь өөрөө нягт ихтэй учраас заримдаа ингээд нэг халбагдаад ингээд хүмүүс ингээд баримжаалал өгж байгаа шүү дээ. Уг нь нэг удаа ингээд хүмүүс нөгөө нэг жижиг дэлгүүрийн жиндэрч инлээд нэг юм шоглоо мэгээд авчмаар байгаа юм. Одоо нэг юм пяур аяганд 50 г-ыг хийж үзээд ингээд дураас татчихна шүү дээ тий. Тэр нэг 50 г-ыг энэ авцаа болтгоо гэдэг нэг юм одоо маркер ч юм уу ингээд нэг зураас татчаад тийм хэмжээтэй бол бүр сайн шүү за. Ийм нягтигтэй ямиг эзлүүнээр хэмжиж байгаа хэцүү болоод идэв шүү хөө. Тэгэхээр тэр идэхгүй байгаа өхөр болохоор тэр юунаас юу гэх нөө тэжээл дагуулж байгаа пермексийн харьцаа нь чүд өндөр болцоод нөгөө арай багавтар тэжээлд арай ихэвтер тийм пермекс орсон байх магадлал байгалах. Зөв. Тэгэхээр би яг одоо өхөр малж эхлэх 2 жил болж байна. Эхний жилд ерөөсөө тэжээлгүй байсан. Энэ жилээс бол цаг агарын нөхцлөөс болоод яалчгүй нэмэлт өгсөн. Тэгэхээр муу гэсний хөхрөө ялгаад 1 аяга арабсны шахтас 2 аяга дудаа. Тэгээд одоо премексээс нэг халбах те 240 г. Ингээд өгөхөд бол өхөр бол нэг жингээр нь алдахгүй. Одоогоо байдлаар бол те. Тиймэрхүү байна. Тэгэхээр одоо 100 бордож тэжээх байгаа юм хүмүүс бас өөрийн саналаа эхлэхтэй. Өвлөн нэг жингэн бууруулахгүй онд оруулчихвал бас те 100 дахиад нэмээд иживэл бүр хүсэж байгаа үр дүнгээс бүр илүүг авах тийм боломжтой байх гэж бодож байгаа миний бодлоор. Би ч гэсэн өөрөө одоос энэ жилээс эхлээд 100 аг өхрүүдээ тэжээх гэж байгаа те. Тийм учраас одоо бас туршлага судлаа явж байгаа. За сайхан сэдв сайхан одоо юу вэ? Тодорхойлт байна. Булчин гэж нэг юм хэдүүлээ яриад. Булчин биш үү? Булчин одоо нэмгэрч хасагдахдаа дэндүү хурдан байдаг. Одоо ядарч туйлдаад заримдаа бид нар мэдэндээ ингээд нэг таньдаг ах мах нэг 7 хоног 10 хоног арх уучих юм бол сонир хорчичдаг шүү дээ тий. Энэс булчин шимдэжэл юм судлал ороод хорчихтой айгүй амархан. Одоо булчинг бол алдаж болдог. Одоо өвлийн хүүтэнд хоолдож бол дотоод юм бол булчин гаалтана шүү дээ. Тэнгуут чинь буцаагаад тэр булчинг ургуулах амар хэцүү удаан. Тэгэхээр сая өөрөө ч ярьж байгаа зүйл бол өвлөн ингээд багч хамаагүй ингээд нэг хөөхөн те нэг 2 аяга будаа 1 аяга рапсын шахц нэг халбаг пермекс ядаж өгөөд байхад жим буухгүй ингээд тогтоод ингэж штэ те. Яг бордоод нэг амар таргалуулж чадаагүй маа гэхэд ямар ч байсан нэг жин алдуулахгүй ингээд байлгаад байж болчихно гэдэг чинь аюу сайхан одоо тодорхойлтой юм. Тэгэхээр энэ өвлийн цагт ингээд булчин айгүй баг алдуулчих юм бол дараа зунд ажинда нөгөө ногоонд гараад нөгөө булчин маасаа буюу тарга хүчээ нэмнэ штэ. Тэгэхээр бүр улны түвшнөөс эхлэх үү дундаж түвшнөөс эхлэх үү хоёрын ялгаа гараад ирэн зөв үү? Тэгвэл дараа жил нь бүр илүү гоё болно гэж үзээрэй. Тий би яг нэмэх талдаа би туршлахгүйсээс болоод тий туршлахгүйсээс болоод тэгээд нэмэлт өгөөгөөсөө болоод би 2 жилийн хугацаанд үхрээ нэлээд чанар алдуулсан байхгүй. Энэ жил бол жоохон юм өгөөд жоохон ч гэсэн юм өгж байгаа болохоор жоохон ч гэсэн бас нөлөө байна тий. Тий сүрэг тэр чигтээ ингээд маасаараа ингээд чанар алдаад ирсэн. Тэгэхээр одоо би бол нэг
нөгөө эсрэгээр одоо сайжруулах талдаа ингээд юм өгч эхэлж байна л да тий. Тэгээд манай би одоо нэг олон нийтэд бол нэг ярихгүй байгаа. Манай Pyrmex бол борлуулалт боломжийн байгаа. Тэгээд энийг би заавал одоо ингээл гайхуулж байгаа юм шиг попорч байгаа юм шиг яриад баймарг байгаа. Тэгэхээр одоо миний одоо бүтээгдэхүүнийг сонгоод хэрэглэх юм бол мэдээж надад таатай. Надад хөрөнгө оруулж байгаа хүн бол буцаад би тэр хүнийг түншээ гэж үзээд сайхан харилцаа холбоотой байж хамтран ажиллах боломжууд бас байгаа. Тэгэхгүй бол одоо нөгөө массын хамгийн хэцүү юм нь ядаж миний пэйжийг ч дагдггүй, миний сургалтанд ирдэггүй, миний барааг авдаггүй энэ надаас ингээл бэлэн будаа авчих гал ингээл янз янзын асуугаад байдаг хүмүүс зөндөл байдаг л да. Тэг яг би тэл чадвал юм хэлээж өгөхийг боддог. Тэгэхээр хэрвээ манай бүтээгдэхүүнийг хэрэгжилж утсан бол баярлж байна. Тэгээд одоо бас нөөц сая цагаан сарын өмнө би сая нэмэлт татаа авалт хийлээ. Цагаан сарын өмнөхөн баг тасалтлал үүсгэн гээ алдаад. Тэгээ гайгүй нөөцтэй байгаа. Тэгээд ягаад авч мавхаар бол холбогдоод өгөө за. За гансын хөтгөр бас гансын хойно битгүүр бас түрүүнийг ярьсан л та. Тэгээд одоо энэ 100 тэжээж үцэх гээд ингээд туршлага судлаа яваад байгаа. Тэгэхээр баавар тэжээлхэнд очиж уулзсан. Тэгээ одоо тэдний тэжээлээр ингээд туршигдаад хүмүүс энтэн тэжээгээд бас ингээд үр дүнгээ үзчихсэн байна. Тэгэхээр одоо Pyrmex зарж байгаа газар бол ерөөсөө тэр Redmond одоо Chojog-ийнх байна тий. Тэгээд энэ Mimo Classic гэдэг байна шүү дээ. Тэднийг одоо тэр баавар тэжээлтэй яаж хослуулж хэрэглэх үү гэдэг юм. Эсвэл тэр арцтын гаргаж байгаа ч юм уу тий. Эсвэл өөртөө холиул яаж. Тэгээд манайхаа юу яахгүй юу? Та нарын одоо хариуцлага асуудал гарч ирнэ одоо яг наадхан дээр чинь. Харьцуултаа хий. Би түрүүн би танаас юу хэлсэн бэ? Харьцуулаарай гэсэн. За баавар тэжээл яг үндсэн орц нь юу юм бэ? Арцад тэжээлийн үндсэн орц нь юу юм бэ? Тэгээ хэдэн төрлийн үнэтэй байгаад байна. Тийм бол энийг зүгээр ингээд те юу гин жижиглэнгээр нь одоо зөв нөгөө үндсэн түүхийдүүдийг нодолдож аваад Pyrmex-ийн тусдаа аваад малгай тэжээчсэн аль нь одоо эдийн засгийн үүргээс бас судлаарай. Мэдээж би одоо Бямба доктортой дижитал одоо салбарын мэрэгчлэлтэн яг миний бол симпай надаас одоо төвлөж яваа хүн шүү дээ. Одоо илүү олон жилийн юу гэх үйлдвэрлэлээр ингээд ажилласан тий. Тэгээ Бямба докторын маань одоо тэжээлийн жорыг бол би мэдээж сайн жор гэж хэлье. Гэхдээ нөгөө эцсийн дүндээ тэр тэжээлийг чинь Бямба доктор зараагүй шүү дээ. Тэр тэжээлийг бол компани зарж байгаа. Компани бол мэдээж бүх компани ашигын төлөө учраас нэлээх нэмүү өртөг шингэсэн байдаг болов. Тэгээ үн өртөг мөртгийн сайн судлаад зөв тэжээлийн бодоо нэг 800-тай сая маягтай байдаг шүү дээ. Ихэнхдээ энэ жил жоохон орчлоо. Тэгээ аль талаар нь баймаар байна. Бас харьцуулж үздэг фермер байгаарай. Тэгээд сонголт яагаад гэвэл та нарт өгдөг учраас. Тэрнээс хойш бүх л компани өөрийнхөө бараг сайн гэж хэлнэ. Яалчгүй энэ чинь зах зээлийн зам Mimo-ч бай, Bauer-ч бай тэр компаниуд бол бизнес үйлчлэгээ явуулж байгаа компани чинь бүгдээрээ бараагаа сайлна. Харин сайн мууг нь балансыг тохируулж орц найрлах үн өртгөөр нь харьцуулт хийх мэрэгүү ухаан нь бол та нарт л ах хэрэгтэй юм шүү. Би өөрөө 9 дугаар сараас л Pyrmex-ийг импортлж яа гэх юм бол зөвлөгөө өгж байгаа айлуудаа нийлүүлэлт хийх шаардлага үүссэн баггүй. Тэгэхээр 9 дугаар сараас өмнө бол Chojog гэсэн та нартай адилхан хэрэглэгч байсан гэж бодчихгүй юу? Зөв үү? Хаагуур зарж байгаа вэ? Танаа юу нөөц тэжээл Манайх Даргууны золт төв дээр зарж гин 22-ын төвчний зам дээр фотон центр дээр малын мясан дээр зарж гин. Мэдээж надтай шууд яриад авч ус болно. За дээрэс нь Нарантуул захын эмийн сангуудаар Нарантуул захын замын уртлын эмийн сангууд зарж гин. За хойно Батсүмбэр дээр бас зарж байгаа. Зүү араа дээр бас зарж байгаа. Хинтээр удахгүй ачуулан да хинтээ дээрхэн дууссан байлээ. Хинтийн малын эмийн сан дээр зарж байгаа. Дорнотын малын эмийн сан, Сүхбаатар аймгийн малын эмийн сан зарж байгаа. Эрдэнэт хотод бас малын эмийн сан зарж байгаа. Оронтод одоо байгаа юу? Байгаа. Дарима хичээ эмийн сангаас авч болно шүү. Төвд. Би энэ Оронтоос ирж байгаа маа. Би чи малын түүхт үзөө билүү?
Үгүй аа малын юмч амтны халахгүй л мал тий. Бас нэг хэдэн өхөр. Чиний зургийг харсан чинь манай нэг таньдаг малын штүтэй адилхан харагдсан. За танаа халах голч уусаж гүхээ орно л доо. Би хавар наадууч бас явж магадгүй хаа. Тэг жоохон бяр авахгүй ч. Ааха. Халахгүй Хол л махтаар явж жоохон бяр авах ч магадгүй. ааха. Яалуулаа тэгээд өөр манайх асуулт өгч үзээтэй тэгээд чат матан дээр юм асууж болно шүү. За тэгээд ингээд аслах уу да. За энэ баярлалаа. Дараа юу ида ярицээ. За окей. За их баярлалаа. За Өөшнөр газ нэг асууж. Чойчгийн групп нь ямар групп байв? Надад зүг пэйж хуудсан үү? Малын чойж гэдэг кириллээр бичих гараад байна. Малын эмч чойж гэдэг кириллээр бичихээр гараад ирдэг шүү. За эрчимсэн мал аж ахуй мэрэгчлэлтэн гэдэг. За ойлголоо. Тийм би пэйж ячаа манайхан би өдөр нэг витаминтай холбоотой нэг бичлэг оруулсан шүү дээ пэйжээсээ. Тэр юу руу? Групп чат руу. За тэгээд сайхан амарцгаараа манайх. За баярлалаа.